Мишель Экспо төвд 6 өдрийн турш үргэлжилсэн энэ оны Монгол Улсын аврах шалралт кикбоксинг 9 дахь удаагийн тэмцээнд дүнгээ гаргаж аваргад тодорчээ. Улсын аваргад хот хөдөөгийн 23 байгууллагын 280 орчим тамирчид нийт 38 жинд 152 багц медалийн төлөө өрсөлдснөөс багийн дүнгээр 143 оноогоор алтан пүрэв дасгалжуулагчтай Мишель кикбокс сургалтын төв тэргүүлж алтан очир дасгалжуулагчтай Хүсгэл аймгийн урагшлах клуб 45 оноогоор 2 дугаар байрт, 34 оноогоор саруулаад дасгалжуулагчтай очир нудраг тулааны спортын төв хүрэл медалуудыг тус тус хүртлээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Хүсгэл аймгийн дасгалжуулагч алтан очир тодорсон бол шилдэг эрэгтэй тамирчнаар Мишель кикбокс төвийн тамирчин Наадам, шилдэг эмэгтэй тамирчнаар мөн тус төвийн Халиун, шилдэг шүүгчээр Азийн мотобоксын холбооны олон улсын шүүгч Саруул Эрдэнэ нарын шилдэгүүд шалгарцгаажээ.